Сүүлийн үед албан байгууллага болон хувийн хувьд ч гэсэн дата мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл бол энэ дөрвийн асуудал болсон. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ дата мэдээллийг хэрхэн аюулгүй хадгалах, хамгаалах талаар хэдэн аргуудыг үзье. За тэхийн тулд эхлээд workbook буюу тухайн Excel файлаа тэрчгээр нь нээгт нь шифрлэж код оруулж хэрхэн хамгаалах талаар эхлээд үзье. За тэхийн тулд эхлээд тухайн worksheet-ээ нээсэн байхдаа files руу орлоо. Inbox дээр дарлаа. Protect workbook гэж. За энэ дээр дараад энэ дээр encrypt with password гэж. За энийг дарахад бид нараас password нэх нь өөрөөр хэлэх юм бол энэ яг Excel файлаа бид нээхэд энэ password-ийг бид хийж ээж тухайн файлаа нээж чадна гэсэн үг. За тэгэхээр мартахгүй кодоо хийх хэрэгтэй. За кодоо 2 удаа оруулж өглөө. За ингээд шаарлаж байгааг та бүхэн харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Excel файл маань хамгаалагдсан гэж ойлгож болно. За дата мэдээллээ хаагаад үзье. За түүний дараагаар буцаагаад нээхэд за та бүхэн харж байгаа код нэгж байгаа. За түрүүний кодоо оруулаад өглөө. Excel файл маань нэгдэж байна. За ингэж бид нэр тухайн workbook-гээ тэрчгээр нь буюу Excel файлаа тэрчгээр нь хамгаалах боломжтой байх нэ.